За парламент бол хууль баталдаг. Хууль тодорхой хугацаатай байдаг. Жишээ нь төсвийн хууль бол бүтэн жилийн хугацаанд хэрэгжих ёстой. Гэтэл төрийн хэмнэлтийн хууль бас байгаа. Тэрэн дээр бол бас энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг тодорхой хугацаа заасан юм шиг байна. Эннийхэн дагуу засгийн газрын тогтоол гараад өөрөөр хэлбэл парламентын баталсан хуулиас давсан арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Энэ бол буруу. Парламентын эрхэнд бүрэн халдж байна гэсэн үг. Тэр энэ юу гэхээр 6 сарын 1-ний дотор одоо тендер болон худалдаа авалтыг бүгдийг хийн, тэрнээс цаашаа бол хурааж авна гэдэг. Энэ бол парламентын эрхэнд халдж байна гэсэн үг. Бүтэн жилийн хугацаанд хэрэгжиж байгаа тэр хуулийг засгийн газар бид нар хэрэглэхгүй гэсэн үг. Тэгэхээр өнөө жилийн хувьд бүх худалдан авалтууд бүгдээрээ яамд дээр байгаа. Ягаад гэвэл энэ жил орон нутгийн хөрөнгө оруулалтууд тавиагүй. Энэ ажлаа хийгээгүй бол яамдууд өөрсдөө буруутай гэсэн үг. Тэгэхээр энэ 6 сарын 1-ээс бүх хөрөнгийг буцаага татах юм байна. Энэ бол бидний эрхэнд халдж байна гэсэн үг. Гэвч одоо жишээ нь нэлээд олон хөтөлбөрүүд байгаа л да. Жишээ нь одоо манай Бат Эрдэнэ гэж сайд тухайн үе сайд байж байхдаа даахгүй нохоо булуу хураана гэхчээр копиг Монгол улсад одоо хийн гэж ам гарснаасаа болоод өнөөдрийн байдлаар татвар төлөгчдийн мөнгөөс 400 орчим тэрбум төгрөг гарна гэсэн ийм тооцоолттой байгаа. Тэр нь дахиж нэмэгдэнэ. Тэгээ энэ жил 60 тэрбум зарцуулж байгаа. Тэр мөнгөө өнөөдөр хүртэл одоо худалдаа авалтыг хийгээгүй байгаа. Тэгээ энийгээ татаа явуучих юм бол нөгөө олон улсад бидний одоо авсан тэр үүрэг бол байхгүй болно. Тэгэхээр энэ копийн 60 тэрбум бол явна гэсэн үг. Яг л ажиллаа хийхэд тулд. Тэгэхээр ингээд нэг сайдын дураараа мэдгдсэн тэр мэдгэлээс болоод ард түмний баахан мөнгийг зарцуулж баахан дарга нар цэрэг нар тэндээс ирж нэг тийм хуралж муралдаж одоо эдэж уусан тэр төлбөрийг татвар төлөгчдийн мөнгнөөс гаргачаад жишээ нь одоо Ховд аймагт нэг 2 тэрбум төгрөг тавьсан байхад тэрийг нь хурааж авна гэдэг бол ерөөсөө байж болохгүй. Энэ бол их хурлын бүрэн эрхэд халдж байгаа зүйл. Тийм учраас энэ асуудлаа цэгцлэхгүй бол үндсэн хуулийн цэцлэгэн дээрээс нь их хурлаас тодорхой тогтоол бид нар бас санаачж гаргах. Энэний дагуу засгийн газарт бас тодорхой хариуцлага тооцох ийм зүйлийг хийн шүү гэдгийг хэлье.